Орон мэнд төргийн эрх мөндөд үзэгчдээ уулын спортын гайхамшигыг үзүүлэх зорилготой 7 ТV-ийн 7 оргил төслийн шинэ дугаар үзэгч танд шууд хүрч байна. Бид энэ төслөөрөө Эверестээс ирж байгаа шинэ мэдээллийг хүргэхээс гадна уулын спортынхонтой ярилцдаг. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэн танд маш их баярлалаа. Өнөөдөр уулын спорт оргилууд клубын тэргүүн Алтан уяг бидний урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэн байна. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр уулын спорт гэдэг бол одоо нийтийн биеийн тамир гэж бас хүмүүс ойлгоод байна. Тэгэхээр таны хувьд бол оргил өд гэдэг нэлээд том клубыг бас байгуулсан. За энийг ахалж ажиллаж байгаа. Тэгэхээр яагаад ер нь энэ клубыг байгуулах болов? Яагаад энэ уулын алхалт спорт гэдэг рүү орох болов? За юуны өмнө ТV2 телевизийнхаа үзэгч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За тэгээд ТV2 телевизийн бас өрсөнд маш их баярлалаа. За оргил өд клуб маань 2013 онд байгуулагдаад нийтдээ 5 жил үйл ажил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ерөнхийдөө анх бол одоо клубүүдийг бол юу гэж ойлгодог байсан гэхээр жирийн одоо иргэд маань энэ юусэн мэрэгжлийн хүмүүс авирдаг юм байна, ууланд гардаг юм байна гэдэг ийм ойлголттой байсан. Тэгээ миний одоо анхны зорилго маань юу юм гэхээр оргил өдөлийг байгуулахдаа за энэ уул гэдэг зүйл маань бас одоо зөвхөн мэрэгжлийн хүмүүс алхдаг зүйл бас биш юм аа. Энэ маань бол ерөөсөө зүгээр иргэд маань ерөөсөө эрүүл мэндэд анхаарал тогтмол ингээд өөрсдөө ингээд ууландаа алхаад эрүүл мэндэд өөрсдөө санаа тавиад өвлийн одоо энэ утаатай энэ үед бас мөн ууландаа гарч уушгаа ингэж баярлуулж байх. Энэ зорилгыг бас агуулж анх энэ клубыг бас байгуулсан байна. Тэгэхээр танай клубын одоо гишүүдийн хувьд бол нэлээдгүй бас олон хүмүүсийг хамардаг юм байна шүү дээ. 300 гаруй гишүүдтэй. Тэгэхээр яг тогтмол ямар үйл ажиллагаанууд явж байна? Ер нь одоо ууланд алхах, аялах энэ ажлуудыг бол нэлээдгүй зохион байгуулдаг юм шиг харагддаг. Тийм, манайх бол одоо ерөөсөө 5 жилийн хугацаанд бол тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Одоо 7 хоногийн бүтэн сайн болгон манайх одоо ийм алхалтуудыг хийдэг, үйл зонгүй бүхүүлрэлт. За өвөлдөө бол ерөнхийдөө бол бас энэ ойр орчмын одоо хотынхон ойр орчмын ууланд гардаг. За бусад үйлрэлд бол ихэвчлэн 100 бол одоо Монголынхаа бас үзэсгэлэнт газрууд бас аялдаг юм байна. Тэгэхээр уулын спортод одоо явсан за нэг спорт гэдээ бүр яг гүнзгийрүүлээд тахта ч гол юм биш. Ер нь уулын одоо энэ аялал алхалт гэдгийг зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа бол яг ямар одоо ач холбогдолтой энэ за эрүүл мэндийн хувьд бол нэлээдгүй ач холбогдолтой гэж үздэг шүү дээ. Тэгэхээр таны хувьд энэ тал дээр ер нь ямар бодолтой явж байна? Тийм, клубын систем гэдэг бол энэ бол маш нарийн юм уулын систем шүү дээ. Одоо хүмүүсийг нийгэмшүүлэх тийм ээ, хүмүүсийг ойртуулах, хооронд нөхөрлүүлэх их мэтлэнгээр. За уулын талд бол одоо жишээ нь ууланд алхдаг юм клубүүдийн хувьд бол одоо эрүүл мэнд бол маш их ач тустай. Одоо эмчнэр бол сүүлийн үед бол гүүх гэхээсээ илүү айлгуулах, алхах. За тэр зэм одоо зүрх судасны өвчтөе хүмүүстэй. За дээрээс нь нурууны суулттай иймэрхүү хүмүүст бол одоо өгдөг зүйлг бол одоо энэ уул руу бас алхах нэг юм темпер ингэж алхах бол одоо маш их одоо сайн. Жишээ нь сахарын өвчтөе усуд бол одоо чинь сахар нь байхгүй болж байгаа жишээтэй. За зүрх судасны өвчтөе усуд бол ер нь маш сайжирч байгаа жишээтэй зүрх нь. За гих мэтлэгийн нурууны суулттай усуд бол өвдөлт нь байхгүй болох. Энэ нь ягаад тэгэхээр савхан булчин өвч хөгжиж байгаа учраас тийм нурууны өвчл. За ингээд ихний ээлжинд бол ерөөс ингээд эрүүл мэндийн талд маш их ач тустай. За дээрэс нь болохоор нөгөө байгальтайгаа харилцах харилцаа. Энэ бол одоо ерөөс хамгийн чухал хүн байгалийн харилцаа гэдэг бол анхнаас нь шүтэлцээтэй ийм зүйл учраас маш одоо энэ чухал зүйл байгалыгаа хайрлах, байгальтайгаа яаж зөв боловсон харилцах уу, байгалаасаа яаж сайхан энерги авах уу гэх мэтлэнгээр ийм талраа бас их ач тустай. Мөн одоо клуб чинь өөрөөсөө хамт олноороо явдаг учраас энэ хамтаж нийгэмших үйл ажиллагаа маш их явдаг. Одоо жишээ нэгэндээ яаж ууланд туслах уу? Тийм ээ, тэнд бол ерөөсөө ингээд хөдөө хээр явах тусмаа энэ хүний одоо тэр хараншин характер эдэр маш хүчтэй илэрж идэг. Тэрэн дээр одоо яг одоо хүндээ яаж тусалж байх уу нэгэндээ нэгийг яаж хайрлах уу? Энэ бүх юм зүйлүүд чинь ингээд нийлж энэ цогц нэг юм зүйлийг бий болгодог гэсэн үг. Тэгэхээр одоо ингээ ууланд алхсан хүмүүсийг харахад ямар өөрчлөлт ажиглагддаг тань? Одоо маш их өөрчлөлтүүд ажиглагддаг шүү дээ. Одоо ингээл анх одоо жишээ нь ингээл орж ирж яхад одоо зарим нь ингээл нууцаар хог жишээ нь хайдаг байсан хүн маань хог түүдэг болж жишээ нь тэгж их байгаль дэлхийгээ хайрладаг болж байгаа ч тийм. За ингээл анх орж ирээд нуруу нүвдөд явдггүй ч юм уу. Тэгээ ийм усуд ингээл зүг зүгээр одоо ингээл хамгийн урд ингээл манлайлал алхахдаг байх жишээтэй. Ингээл эрүүл мэнд нь маш их сайжирсан. Зарим сахарын өвчнгөө боллоо гэл ингээл ярьж байгаа жишээтэй.
За дээрэс нь юм нөхрөлийн хувьд анх бол ингээл нэг тийм хувиа хичээсэн ерөнхийдөө бие гэсэн үзэлтэй ч юм уу ерөнхий бас нэг тийм нийгэмшил олоогүй хүмүүжлэлт усууд чинь орж ирлээхэд одоо тийм дунд хамт олон дотор ороод маш их тусч хүн тийм хүн болж төлөвшөж явах жишээтэй иймэрхүү зүйлүүд бол маш их ажиглагддаг л да тийм. Тэгэхээр танай клубын хувьд одоо өндөр оргилууд руу ер нь авиралтыг хэрзэх юм байна л да. Ер нь ажиллаад хахад бол их олон хүмүүсийг хамарсан анх алхаж байгаа хүмүүст зориулсан юмнуудыг аяллуудыг их зохион байгуулдаг шүү. Тийм, ерөнхийдөө манайх одоо бусад зарим одоо энэ өндрийн экстрем аялалд одоо жишээ нь уулын аяллуу зохиодог энэ клубүүд бол байна. Одоо жишээ нь бол Монгол хайкин гэдэг одоо хамгийн анхны одоо баяр сайхан эмч байгуулсан тэр тэднийх бол одоо бас мэрэгжлийн түвшинд явдаг. За энэ одоо манай таны телевизээр гараад байгаа хайрхан клуб чинь байна. Улчин Монгол гих мэтлэнгээр бас нэг тийм одоо өндрийн оргил руу явдаг мэрэгжлийн түвшин рүүгээ шилжиж байгаа ийм клубүүд бол байгаа. За манай хувьд болохоор мэрэгжлийн гэхээсээ илүү зөв миний зорилго өөрөө анханасаа өөр байсан учраас одоо нийтийн биеийн тамир хүн болгоныг эрүүл байлгах юмсан гэсэн энэ сэтгэлээр алхдаг учраас манай бас нэлээ массыг хамарсан юм алхалтуудыг хийдэг. Тэгээд маш олон насны хүмүүс байдаг. Одоо манад бол одоо 60 гарсан хүмүүс ч байна, 50 гарсан ийм сахан ах эгчнэр байна. Анх орж ирэхдээ ингээл өө миний дүү эгчнээ явж чадахгүй шүү гэдэг байсан бол одоо хамгийн түрүүнд гараад алхаж явах жишээтэй ингээд тийм их хувь хүнд одоо өөрчлөлтүүд маш хүчтэй нөлөөлдөг. Тийм учраас манайх тийм эрүүл байх гэдэг чиглэл рүү явдаг. Би ч гэсэн хүмүүстэй өндрийн оргил гэхээсээ илүү тогтмол 7 хоног болгон ууландаа гарч алхаач гэдэг л ийм л зүйлийг уриалж идэв. Тэгэхээр бас аялаж алхахдаа зүгээр алхахгүй цэвэрлэх одоо байгаль орчноо цэвэрлэх ч гэдэм өөр бас нийгмийн юм тустай ажлуудыг давхар хийгээд ах шиг харагддаг. Тийм тэгэлгүй яах вэ? Одоо нэгэн талын бүрэлдсэн хамт олон ч нэг юм итгэл үнэмшилтэй, халуун сэтгэлтэй, халуун дотн ийм хамт олон ч өөрсдөө дотроос янз бүрийн бас юм санаачлагуудыг угаасаа ингээд бий болгодог. Манайх ч юм маш өндөр зохион байгуулалттай ийм клуб л дээ. Тэгээд одоо жишээ нь сая гээл хамгийн сүүлд гээл тэгт чинь одоо манай бас ганжимэг гэдэг гишүүнээс санаачлаг гараад бүгдээрээ туулголоо цэвэрлэе гээл тийм ээ. Тэгээд хэрэлжид очоод шин туулголоо цэвэрлсэн дөрвөн портер хог шин гарч ах жишээтэй. Тэн дээр үнээр хачаал харахад бол ингээл хогийн цэг босгоцсон байх жишээтэй. Тэгээ үнэхээр юм бас тэн дээр бол сэтгэл бол урагддаг юм билий. Одоо үнэхээр тэгээд зүв боловсон аялж бас сурмаар байгаа. Тэгэхгүй л ингээл хаана очисон газраал ерөөсөө тэр архитаар хаяхгүй хог бол тэнд маш хөрөмтлөгдсөн байлаа. Тэгэхээр сүүлийн үед бол маш олон одоо клубүүд байгуулагдсан. За ууланд алхагчдын тоо нэмэгдсэн. Гэхдээ бас тэрнээс илүү өндөр уулыг зорих хүмүүс бол маш их байдаг болчихсон. Одоо саяхан өнгөрсөн намар гэхэд бас нэлээд том осол боллоо ш. Тэгэхээр энд бас танай клубын нэг гишүүн ингээд ам өргөцсөн юм харамсалтай явдал болсон. Тэгэхээр ер нь энэ тал дээр ямар бодолтой байна? Одоо ингээд дөнгөж уул 1-2 оргил дээр гараад ч юм уу дахиад дараагийнхаа өндөрлөө ингээд туршлагагүйгаараа ч юм уу явдаг ийм үзэгдлүүд бас нэлээх байдаг болчихлоо шүү дээ тийм ээ. Тийм, ерөнхийдөө бас нэг залуус маань бас ингээд нэг 2-3 оргил дээр гараад тийм цэцээгүн асрал тайрхан руу гараад тэгээд ер нь цаашдаа өндөр ууланд гарч болох юм гэсэн юм одоо юугаар үзлэр бас сайн туршлагажаагүй байж ингээл гівийн туссан гардаг ийм одоо үзэгдлүүд бас бий болж байна л да. Тэгэхээр энд бол одоо өндөр ууланд гарахын тулд маш их бэлтгэл сургуулалт бас хэрэгтэй. Тэрнээс биш одоо шууд өндрийн гутал авч гараад өндөр ууланд гарчдаг гэсэн зүйл байхгүй. Манад бас олон сайхан спортын маструуд маань байна. Тэднэрээр сургалт хичээлүүд бас явуулах хэрэгтэй. Тэрний үндсэн дээр бас тийшээ гарах хэрэгтэй л дээ. Үнэхээр сая бол үнэхээр харамсалтай зүйл болсон. Одоо манай оргилүүд клубын гишүүн Батболд гэж сайхан залуу яваад бас эрсдсэн юм зүйл байгаа бас гэр бүлийнхэн бас ийм л илэрхийлээ. Миний хувьд бол яг үүндээ бас тэр өндөр оргилд бас гарахад залуучуудын гарахад бол их таашаадгүй. Хитийн өсөл мөрөөдөл байгаа ч гэсэн бас тэр залуусаас хайрладаг аль болох тэднийг л эрүүл байх гэж л зорж байгаа болохоос өндөрт гаргая гэсэн зүр бодол байдгүй. Сая тэр ослолтой холбоотойгоор маш олон одоо нийгэмд бол олон зүйлүүд цацагдсан. Одоо ууланд гарахыг хориглох хэрэгтэй. Өндрийн тэр алтаа давдан бөгөөд утган тэнгэрийг одоо хаах хэрэгтэй. Хүмүүс битгий гарга гэдэг юм маш олон юм мессеж юмнууд бас явж исэн. Үүнтэй холбогдуулаад бас шадар сайд бас нэг тийм уулын спортын холбоотуудтай нийлсэн юм одоо уулзалт хийсэн газар хийсэн
Энэ дээрч бас хориглох тухай бас асуудал гарахад би бас тэн дээр санал бодлоо хэлсэн. Энэ дэлхийн нийтээрээ энэ уулын чинь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгочод байна шүү дээ. Тэгэхэд манай хааж хориглох тухай бол ярьж болохгүй л дээ. Энэ чинь өөрөө глобалчж байгаа ийм том аялал жуулчлалын том систем явж байхад бол манайх бол хааж хориглох тухай бол ойлголт байна. Энэ дээр ямар одоо санаа бодол ирсэн бэ гэхээр ерөнхийдөө энэ Алтай товбон богд Отгон дэнгэр хайрханд тодорхой цаг хугацаанд гардаг. Зуны одоо тодорхой цаг хугацаанд нэг 7 сараас ч юм уу те 6-7 сараас нэг 8 сарын хугацаанд гардаг юм байна. Тэгэхээр энэ хугацаанд одоо төрөөс бол нэг тодорхой хэмжээний зохион байгуулалт шаардлагатай кемп яриад тэндээс одоо эрсдлийг хамгаалсан одоо тийм хамгаалтуудыг хийж өгөөд олс татаад ингээд одоо дунд нь бас нэг юм амралтын кемп хийж өгөөд ингээд тэнд нь зохисны төлбөрөө аваад гадных нь бол гадных дотных бол тий тодорхой хэмжээний төлбөрөө аваад гайдаа гаргаад ингээд явах юм бол тэнд одоо осол аваар гарах магадлал бол маш багасна гэсэн. Бараг 80% багасна гэсэн. Яагаад тэгэхээр тэнд бол ингээд олснууд татаад явчихдаг учраас тэнд бол тийм зам гаргацдаг учраас одоо тэр осол аваар бол маш багасна. Иймэрхүү зүгээр тийм бодлогын төвшний ийм ажлуудыг бол одоо аялал жуулчлалын яам одоо энийг бол өөрсдөө санаачлаад хийчих гэж л байхгүй. Заавал одоо энд их хөрөнгө мөнгө, тийм их хөрөнгө мөнгө шаардлага болон зохион байгуулалтын л асуудал. Тэр гадны том ориглуудад бол гарахад бүх юм бэлдээд өгсөн цаанаасаа тийм тогтчлт юм хийгээд өгсөн юм байдığım байлээ. Одоо жишээлбэл манай төсөлтэй хамтарч ажиллаж байгаа Бямсүрэнгийн хувьд бол одоо яг Эверестийн ноён ориглыг зорихоор яг одоо үндсэн хотг дээр очичихсан. Бэлтгэлээ. За яг яваад бол 1 сарыг одоо өнгөрөөсөн байгаа. Тэгэхээр Эверестэд очих тэр бүх зүйлийг нь бол тэр компани дагаад хариуцаад одоо бүр нислэгээс нь ахуулаад цаашаа ингээл бүх алхах, явах, буудлах, хоол унд бүх юм зохицуулдаг юм бэ л дээ. Тэгэхээр нэг талдаа бол ер нь энэ иймэрхүү зохион байгуулалт нь бол илүү амар. Одоо Монголд бол ерийг Монголынхоо дотоодын аялал жуулчлалыг хий гэхлээр яг тийм компаниуд бол нэг байдгүй шиг санагдаад байна. Тэгэхээр танай хувьд бас тиймэрхүү бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж би сая сонслоо л да. Яг одоо энэ өндрийн оргилуудад бол одоо тэр мэрэгжлийн холбоотууд байгаа шүү дээ. Мэрэгжлийн холбоотууд нь хариуцлага өгч болно. Мэрэгжлийн холбоотууд өөрсдөө тэрэн дээр тэр бизнесээ юуныхаа тэр зохион байгуулалтаа хийгээд компаниудыг одоо шалгаруулад тэнд үйл ажиллагааг нь явуулж болно. Одоо жишээ нь тэр юута хүртэл одоо онцгой байдалтай хүртэл тухайн үед бол гэрээ хийж болно шүү дээ. Заавал одоо энэ ингээл Ослоаваар гаргал уцаа явах нь чинь заавал Ослоаваар гарангуут Улаанбаатараас заавал тэр нисдэг тэр тийшээ нийцж очиод энэ асуудал биш. Тухайн газар дээр нь одоо яг тухайн одоо тэр тодорхой гардаг саруудад нь онцгой байдлаас хүн байршуулад аврагч нарыг байршуулад ингээд үйл ажиллагаа явуулвал тэр чинь илүү одоо их аврах процесс нөлөө хурдтай байх жишээтэй. Иймэрхүү өндрийн оргилын ийм зохион байгуулалтыг хийж болно л доо. Манай хувьд болохоор зөвхөн зуны үйлрэлд одоо энэ дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл рүү нэлээд бас анхаарлаа хандуулаад байгаа л да. Энэ чинь дотоодын аялал жуулчлал гэдэг чинь гадны аялал жуулчлалаас илүү маш том зах зээл байхгүй. Тэгээ одоо энэ орон нутагт байгаа энэ хүмүүсийг бас эдийн засгийн тий урсгалыг мөнгөний урсгалыг бий болгоход маш их аж тустай энэ дотоодын аялал жуулчлал гэдэг маань. Тэгэхээр энэ дээр бас бүтээгдэхүүнүүд гаргаж ард түмэд иргэдтэй бас санал болгох хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүнүүд байхгүй учраас иргэд маань дотооддоо аялахгүй. Тэгээ яг нэг гэр бүлэрээ тодорхой хэмжээний машинтай усууд л нэг аялдаг тийм ээ. Тэрнээс биш бол одоо энэ баг хамт олноороо ч юм уу ажиллаараа тийм ээ. Тодорхой хүмүүс магадгүй одоо ингээ зүгээр машин унаагүй тэгсэн мөртлөө бас дотооддоо аялчих сонирхолтой ийм усууд бол маш их байгаа. Тэгээ яг ерөнхийдөө бол манайх бас нэг юм цэцээгүн ойр зургийн энэ уулуудтай бол бас энэ баг хамт олон жишээ нь хууль зүйн яам удирдлагын активитэрийг бас ингээ багаар нь авч гарч исэн юм тохиолдлууд бол зөндөө байгаа. Цаашдаа бол манайх бол тийм Монголын үзэсгэлэнт газруудаар аялуулах ийм бүтээгдэхүүнүүд бас гарах тийм зорилттой ажиллаж байна. Харин их сайхан санагдаж байна. Тэгээд та бүхний тэр ажилд ч амжилт хүсье. Тэгэхээр бид нар Эверестийн ноён ориглыг зориод байгаа уулчин Бямсүрэнтэй хамтран 7 твийн 7 оргил төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн хүрээнд бол бид маш олон мэдээллийг үзэгчдэд хүргэж байгаа. За уулын спортын мастер Бямсүрэнгээс бол Эверестийн үндсэн кампус бидэнд байнга шинэ мэдээллийг ирүүлж байгаа. Тэгэхээр шинэ мэдээлэлтэй бүгдээрээ эргээд студид холбогдъё.
За тэгэхээр манай төсөлтэй хамтран ажиллаж байгаа уулын спортын мастер Бямсрангоос бол шинэ мэдээлэл байнга ирж байгаа. За Бямсран уулчны хувьд бол 4-р сарын 7-ны өдөр Эверестийг зорьсон. За одоо бол яг 1 сарын хугацаа өнгөрөөд байгаа. За Эверестийн оргилд гарахын тулд бол одоо маш их бас бэлтгэл хангах хэрэгтэй. За бараг 2 сарын хугацаанд бол очиж өндрийн тасалт гэдэг юм авах хэрэгтэй юм байлаа. Тэгэхээр танай клубын хувьд ер нь одоо Эверестийг зорих юм уу эсвэл Эверестийн зүгээр одоо үндсэн камп дээр очих аялал энтрийг зохион байгуулах тийм бодол байна уу? Ер нь бас сонирхчил байсан байлгүй дээ. Уулчин болгоны л мөрөөдөл шүү дээ, тий. Тэгэлгүй байх уу. Тэгээд Эверест гэдэг маань өөрөө дэлхийн дээвэр шүү дээ, тий. Тэгээд тийшээ гарахын тулд бол мэдээж бол маш хүнээс бол их эрч хүч одоо тэр төвчээр маш их зүйл бол шаардна. Дээрээс нь одоо тэр бэлтгэл сургуулалт тийм ээ. Одоо наазах нь ингээл энд хүчний бэлтгэлүүд хийн. Тэгээ ойрын одоо тэр өндрийн алхалтуудыг бас энд хийж тэгээд тийшээ дараагийн тэр өндрийн тасгалтын тасгалуудыг бас хийн л дээ. Тэгээ манай клубээс бол мэдээж одоо ийшээ явах санаа зорилго өөрсөн хүмүүс байлгүй л яг яваа гэсэн санаа бодол тийм зорилт бол байгаа байх. Тэгэхээр Бямсран уулчны хувьд бол өндрийн бэлтгэлтэй гарчихсан. За мэдээж 8000 метрийн өндөрт гарна гэдэг бол тийм амархан зүйл биш. Тэнд бол амтнаж байдаггүй гэж өмнө нь явсан уулчдын хувьд бол ярьдгийн байлээ. Тэгэхээр одоо бол яг 1 2 3 4 гэд үндсэн одоо яг оргилын доор байдаг 4 камп руу ирж очиод за хажуудах оргилынх нь ойр орчимд байдаг оргилууд руу гараад тэгээ ийм бэлтгэлээ үндсэн камп дээр буцаж ирээд тэгээ ойр орчмынхаа оргилууд руу гараад ийм дасах маягийн ийм бэлтгэлүүдийг бол одоо яг хийж байгаа. За эх 7 хоногт бол баг нөгөө дайралтай хийх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Ер нь бол цаг агаарын байдал маш чухал. За яг бол 4 сарын 15-наас 5 сарын 25-ны хооронд бол маш тохиромжтой үе гэж ярьдгийн байлээ. Тэгэхээр Бямсран уулчин маань бол одоо биеийн байдал нь маш сайн байгаа. За өндрийн тасалт нь нэлээд хийгдсэн. Ер нь бол одоо бэлтгэл нэлээд хангагдсан гэдэг мэдээллийг бидэнд ирүүлээд байгаа. За тэгээд Бямсран уулчныг маань Эверестийн ноён оргилд гарахад нэлээдгүй олон компани бас ивент гэж ажилласан. Тэгэхээр BTF компани Jack Wolfskin гэдэг брэнд ивент гэсэн байгаа. Амун Skytel амун Монгол шуудан компани за Бичил Глобал санхүүгийн байгууллага болон хайр хаялагч клубын гишүүд за мөн хувь хүмүүс ивент гэж хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр бидэнд бол байнга одоо энэ ивент гэсэн компаниудаа баярлсан талархснаа илэрхийлж биднэр дамжуулан одоо энэ баярлалаа маш их талархаж байна. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй шүү гэдэг энэ мэдээллийг биднэр дамжуулж байгаа. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр уулын спорт гэдэг бол одоо хүн болгоны бас дурлаад яваад байдаг тэр бас тийм их амархан зүйл биш шүү дээ. Тэгэхээр энэ эрсдлийн талаар та дахиад одоо энэ үзэгчдэд сануулаач. Ер нь яахаар одоо эрсдэлд орох уу? Ямар зохион байгуулалттай яаж явах вэ? Ер нь залуучууд юун дээр анхаарах ёстой юм? Ялангуяа анхлан явж байгаа хүмүүсийн хувьд бол одоо эсвэл ингээд зарим бүр алхам хийж чадахгүй те хувцсгүй гутлахгүй штэ би чи одоо гээд суучдаг. Эсвэл бүр зарим нь хитрхи ингээд хурдан өндрийн оргил руу гарах гэдэг ийм бас талууд байдаг ш. Тэгэхээр ер нь яг анхлан орох гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Тийм одоо ер нь харьцангуй биднийг анх алхаж эхэлж байхад бол хүмүүс бас цөөн байлаа л да. Одоо ер нь бол тэгэл энэ богд бол руу ч юм зах шиг л ерөөс алхаж штэ ерөөс урагшаа ерөөс ингээл тэр битүү ерөөсөө тийшээ тийм их одоо хүмүүс маань одоо уул руу их тэмүүлсэн сэтгэл нь нийгмээрээ ер нь тийшээ бас алхахын эрүүл бай гэсэн ийм сэтгэл зүй одоо нэг юм бас тогтцсон байна. Тэгээд анхлан алхагчд маань бол одоо бол уулын юм тэр хувцс хэрэглэлийн дэлгүүрүүд бол маш их болсон. Аль болоход ер нь бол тэр халтардгүй вибрам юм ултаа гутал хэрэгсэл бол өмсөх нь бол зөв. Халтрах болохоор дээрэс нь бол одоо тэр хатаас байна, таяг байна те. Гих мэтлэгийн баг зэргийн одоо тэр өөр эрүүл мэндэд одоо эрсдэл гарах үс ийм нөхцөлийг бас багасгах, эрсдлийг бас тэр зүйлүүд эд хэрэгслүүдийг бол бас хэрэглэх нь бол зөв. Дээр мэдээж бол бусад хувцснууд нь бол ойлгомжтой. Маш их эвтэйхэн биеийн дэвтэйхэн хурдан хатдаг ийм хувцсыг бол маш сайн. За тэгээ үүргэвч одоо алхагч нарын хамгийн чухал зүйл бол үүргэвч. Үүргэвчтэй байх хэрэгтэй. Үүргэвчэнд бол тодорхой хэмжээний зүйлүүд бол байдаг. За мэдээж одоо шингэн зүйл уух ус тийм ээ. Ус цай. За тэгээд потолок одоо хувцас солих зориултын гих мэтлэнгээр
одоо авч явдаг тодорхой хэдэн зүйлүүд бол байгаа. Тэгэхээр танай клубын хувьд бол 300 гишүүнтэй гэж байна. Тэгэхээр энэ 300 гишүүнийг за би одоо ингээ алхмаар ана гингүүт шууд одоо гишүүнээ болгоод авчдгүй л ахalta. Тэгэхээр ямар шалгуур тавьж яаж гишүүнчлэлээ бүрдүүлдэг вэ? Манайх бол Оргил үүд клуб гэдэг пэйж хуудас одоо фэйсбүүк дээр ажилладаг. Одоо 5 жил ажиллаж байгаа байна. Мэдээлүүд нь орж байгаа. Бүх 5 жилийн хугацаанд мэдээлүүд одоо тэнд бол байгаа. Дөрөвдүгээр өдөр болгон зар гардаг. Одоо хаашаа явах уу, хаана цугларах уу гэдэг их мэтлэнгээр тийм зарууд гарна. Тэгээд тэн дээрээ бол бүгд цуглараад аяллаа хийдэг. Аяллаа 7 хоногт нэг хүн одоо 2 удаа алхсан тохиолдолд тасралтгүй алхсан тохиолдолд Оргил үүд клубын гишүүн болох болцлоо бол хангадаг. Тэгээд болцол хангасан хүн маань өөрөө одоо гишүүн болох хэсгээ өөрөө шийднэ гэсэн. Ингэснээр бас гишүүн болоод. Тэгэхээр Монгол улсын одоо засгийн газар ч гэдэм үү ер нь төр засгийн зүгээс уулын спортын амжилт гаргасан хүмүүсийг ч гэдэм үү ер нь уулын спортыг яаж дэмждэг юм бэ? Ямар үйл ажиллагаанууд явагддаг юм бол? Ер нь улс орноос бол маш их дэмжлэг үзүүлсэн шүү дээ. Ер нь бол одоо манай өсгөө авар байна те маш олон бас уулчдыг бас шагнасан урамшуулсан одоо гавьяа цолоор хүртэл шагнасан байгаа. За мөн одоо манай клубтээ бол одоо жишээ нь Алтуй ерөнхий сайд, сайхан биелэг ерөнхий сайд дотор бол бас хамтарсан алхалтуудыг бас хийж исэн. 1 сарын 1-нд тэгээд манай хүндэт гишүүнээр бас одоо болж исэн. Алхаад хамтдаа алхаж байгаа шүү дээ. Тэгээд энэ маань одоо юу юм гэхээр одоо бас төр засаг маань энэ одоо клубүүд хүмүүсийнхээ эрүүл мэндтэй энд одоо анхаарал тавьж байгаа ийм одоо хүмүүс баг хамт олныг бас төрөөс дэмждэг юм шүү гэдгийг бас тухайн үед бас харуулж нийгэмд те нэлээд хүчтэй тийм сэтгэл зүйн бас тийм зүйлүүдийг бас тэнд үед явуулж ирсэн л да. Энэ бол бас хүмүүсийг одоо ууланд алхах сонирхлыг бол маш их бий болгосон. Тэрс Монголд уулын спортын холбоо гэж байдаг бах тий. Энэ уулын спортын холбоонд бүртгүүлж ямар нэгэн одоо эрх аавна гэдэг юм байх уу? Тий, ер нь бол энэ уулын спортын холбоо гэдэг маш олон урт жилийн түүхтэй ийм холбоо байгаа. Тэгээд энэ холбоо маань одоо яг үндсэндээ тэр одоо зэрэг олгодог тий уулын спортын зэргүүдийг бас олгодог байгаа. За тэгээд энэ бас холбоотой энэ клубүүд бас өөрсдөө хамтарч бас ажилладаг. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад бас хүмүүсээ тэр өндрийн оргил гарсан энэ хүмүүсийг бас одоо мастер болох энэ үйл ажиллагааг явуулдаг. Зүгээр манайх нь бол миний бас нэг зориод байгаа зүйл маань бол заавал өндөрт гарсан хүн одоо спортын мастер болдог гэхээсээ илүү бас энэ өөртөө эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа. Тэ энэ олон одоо жил болоо тасралтгүй ингэж алхаж байгаа. Олон 100 км алхаж байгаа тийм ээ. Энэ хүмүүсийг бас тэр зэрэг юуг нь олгодог болох тал дээр бас нэлээд анхаарч бас бодож явдгийн. Тэгээд энэ тал дээр бас нэлээд ажилланаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ клубүүд бас юм нөгөө маш урт километрүүдтэй аяллуудыг бас зохион байгуулад байгаа шүү гэдэг. Тэгэхээр энэ одоо олон километр алхах энэ процессоос ер нь ямар байдгийг анхлаас алхаж байгаа хүмүүс бол энд одоо явж чадах уу? Одоо хэцүү шттэ. Одоо ер нь ингээд нөгөө манай клубийнх нь бол одоо жишээ нь ингээд байнгын 7 хоног болгон алхасаар байгаа алхалтын ачаал даах чадвартай болчихсон. Тэрнээс одоо яг анх алхаж байгаа зарим хүмүүс болохоор ингээд өвдөн одоо өвдөд алхаж чадахгүй сөхрөөд ундаг жишээ нь босож чадахгүй ингээд алхаж чадахгүй тийм тохиолдлууд маш их тохиолддог. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө байнгын алхалт гэдэг маань хүнд ингээд хөлөнд маш их одоо төсвөр хатуужил өгчдөг ийм зүйл байгаа. Тэгээд ууланд одоо чинь өксөр газар алхах нэг өөр одоо тэгшин газар алхах бол бас өөр шүү дээ. Сая манайх гэлдэг чинь дугуйн хадны алхалт гэдэг дугуйн хад бас амралтын төвтэй хамтарсан юм уулын алхалтын ийм тэмцээн болдог. Тэгээд энд бас манай бас баг онцлог бас амжилттай оролцсон билээ 45 км алхдаг. Тэр бол бас одоо хүний шансыг бас сорьсон. Ийм л алхачаад хүн 45 км алхах гэдэг бол бас их үнд хэцүү ийм л алхалт. Тэр клубүүдийн дунд бас нэлээдгүй тэмцээн болдог юм байлаа шүү дээ. Тэгэхээр ямар тэмцээн болдог вэ? За клубүүдийн дунд одоо ийм уртын ийм алхалтын жишээ нь тэмцээн болж байна тий. Тэгээд бас ийм хурдан алхалтын бас тэмцээн болно. За сэсний тэмцээн гэх мэтлэнгээр ийм тэр мөсний бас тэмцээнүүд мөсөн авиралтын тэмцээн гэх мэтлэнгээр ийм сорьсон тэмцээн бас болдог л доо. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Оргил үүд клубын
тэргүүн Алтан уягтаа маш их баярлалаа. Таны ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Тэгээ бид бол 7 TV-ийн 7 оргил төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ төслөөрөө уулын спортын гайхамшигыг үзүүлэхийн зэрэгцээ. За уулын спорт гэдэг нь ямар эрсдэлтэй, за яавал одоо уулын спортоор хичээлэх үү, яаж одоо хичээлэх үү, ямар арга зам байна вэ гэдэг бас үзүүлэх зорилготой энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд бидний энэ нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Бид дараагийн дугаараараа шинэ мэдээлэлтэй үзэгч та бүхэндээ уулзгуулна.